За харин энэ жил Японод их олон байна. Одоо ирлээ групп аялал тэгээд манай таньдаг ажилтай холбоотой хүмүүс ч ирлээ, найз нөхдөдийн найз нар гэх юм уу тэр бизнесийн холбоотой хүмүүс ч ирлээ. Тэгээ би сая тэр нэг бодоод яг энэ чинь нэгэнт ажиллаар ирлээ ч гэсэн энэ чинь нэг хоёр өдөр одоо цонжин болдог ч юм уу, тэрэлж юм уу очимоор байдаг. Тэр хүмүүс ч амар шүү дээ. Бас Монголыг ганцхан офис суугаад кофе уугаад орой хоол идээд ажилтай биш энэ чинь. Нэг 2 хоногийн ажилтай хүн бол ядаж нэг хоног нэг ойр зур аялан дээрээс нь ер нь яг монголчууд чинь яаж амьдраад байгаа юу болоод байгаа гэдгийг бас нэг дээрээ үзэх сонирхолтой байдаг. Ямар ч гэсэн гадаад очсон хүмүүс үлдээ гэж дээ. Бид нар ч гэсэн мэдээж тэгнэ. За тэгээд бодож яхад бид нар аялал жуулчлалын яг тийм талын хүн биш ч гэсэн ингээд төссөн өсөөгийн аялал жуулчлалын талаар бодох болж байна л да. Тэгээд бас ингэж ярьж байна. Монголд ирсэн шалтгаан энэ асуухтай зэрэг. За эдгээр чинь энэ ажил мэргэжлийн онцлогоос хамаарах ажиллаар явж байгаа. Жишээлбэл Японч зүүн өмнөд Азитай голлох эдийн засгийн хамгийн хөгжсөн орн болохоор технологийн төрх хөгжсөн мөнгө төгрөг сайтай болохоор ийш нь хөрөнгө оруулалт их хийд юм байна. Хөрөнгө оруулалтын хамтарсан үйлдвэр барьна, ажиллах хүч авна гэдэг энэ зүүн өмнөд Азитай одоо тоглолт хийх юм биш үү? За Вьетнам, Малайз, Индонез гэж ярьж байна. Тэгээ эндээсээ ажилчин аав хамтарсан бизнесүүдээ хийн. За Хятадын тухайч ярьж байна. За жишээлбэл Хятадууд сүүлийн үед бас том төрөгний жолооч нар Японд ажиллах хүсэлтэй болчиход байгаа. Хятадын эдийн засаг сайн байгаа учраас мэдэргээл. Ингээд бодохтой зэрэг бид нар нөгөө яг Японоо харахтай зэрэг яг зөвхөн манайд л хөрөнгө оруулах гэж байна. Манайхтай хамтрах гэж байна гэж бодохгүй. Нөгөө гэдгийг харьцуулж яг юу нь илүү байна гэдэг дээр л. За бид нар ч өөрсдөө бодлоор нөгөө гэдээс юу гэдэг юм хүн ам цөөхөн эдийн засгийн хүчин чадал багтай. Тэгээд энэ Японууд нь яагаад ирээд байгаа юм гэхдээ зэрэг бас нэг авах юм байна шүү дээ. Мэдээж байгаа болоод ирж байна. Дээрээс нь бас сонирхож байна. Юу гэдэг юм байнга л одоо нэг удаатай шүлж яхаар нэг удаа гурилтай шүлэдэг гэдэг шиг байнга Вьетнам явж исэн нэг Монгол орё юу нөөр байна, өөр боломж байна уу гэдэг өөр юм харахыг хүсэж байна шүү дээ. Хүн гэдэг чинь хүний мөн чанар юм да. Тэгээ бид нар нөгөө аялал жуулчлал дээр ингээ яриад байдаг. Юу одоо тухтай үйлчлэгээ, гоё хоол мэдээж байх л ёстой юм. Чадлаараа л бид нар хийн. Тэрнээс илүү бас тийм Монголын онцлог юу вэ? Юу нөөр вэ гэдгээл бид нар харж яахгүй бол бид нар Вьетнамаас илүү тухтай үйлчлэгээ, Вьетнамаас илүү хоол хийн ихэд бас тийм амар биш. Тэгэхээр тэдний заавал өөр яг шиг цэвэр Монгол маягаараа яаж өөрийнхөө онцлогээр тэр хүмүүсийг татах вэ гэж бодох хэрэгтэй юм уу? Тэгээд дээрэс нь энэ хүмүүс юм чинь энэ дээрээ хүмүүстэй ярина. Тэгээд Монгол хүний онцлог гэж бас байдаг юм байна. Жишээлбэл яг монголчууд их чөлөөтэй ярьж байна гэж шүү. Их шудраг маягийн шууд ярилцаад ярихад их амар байна гэж. Тэгэхээр бидний нэг давуу тал байж магадгүй. Яг хавд нэг зүүн Азийн чинь залилжин гэх юм уу санаагаа хилж өгдөггүй. Тэгээд болж гин гэмгцэл цаагаараа өөр шийдвэр гаргацсан байдаг ч юм уу. Монгол хүн бол тийм биш. Харилцахад амар. Бас нөгөө баярлна уурлна ингээд нэг энэ чинь ажил гэдэг чинь яг чин үннээ хэлээд ингээд харилцан ойлголцоод явбал их амар байдаг. Тэр нэг стрессгүй Японуудад амар байд юм уу? Манай монгол залуучууд чинь шилдэг барилга дээр очиод их сайн ажиллаад байгаа шүү дээ. Тэгээд тэднэрийг авъя гэж ирж байна. Тэгэхээр бид нэр эргээл нөгөө аялал жуулчлалаа ч гэсэн хийхдээ заавал тэр яриад байгаа супер үйлчлэгээ, супер хоол гэж юу юм бэ? Энд чинь бас харьцангуй дээ шүү дээ. Энд чинь хэний ч үзээгүй бас хоол идэх хүсэлтэй. Бас үйлчлэгээ ч гэсэн сайн үйлчлэгээ гэдэг чинь заавал тохирж бүхэлзэх нэг ярахгүй л бол зүгээр ингээд байж явах те заавал инех ясгүй. Энд чинь зүгээр байгаараа л байна. Харин тэр бодлого хурмаг юм гэдэг юм уу, чанаргүй юм, үлх юм энэ төрөл багасгаад яах юм бол Монгол ч гэсэн бас аялал жуулчлалын боломж байгаа юм уу? Японууд бас ярьж байна. Ойрын үед айгүй халуун зам болж байгаа учраас жишээл ялангуяа 8 сард тэдний нөгөө юуны нэг обон гэдэг амралт байгаа шүү дээ нэг удаан хугацааны. Тэр бурхан болооч тоож үргэл мөргөл хийдэг нутагтаа очдөг ч илүү. Маш халуун үе шүү дээ. За тэр үеэр жишээлбэл Монгол их сэрүүн байж таард үзээс наашаа ирэх ч юм уу. Бидний давуу тал бол байна. Гэхдээ зэрэг бид нар нэг их
хайхгүй бид нар ч гэсэн бас бүрсгдэг чадвар байна. Гэхдээ бид нар сайндаач биш. Бид нар нөгөө өөр учраас бас сонирхож ирээд иж магадгүй юм аа. Тэгэхээр нэг их хайгаад авахгүй аялал жуулчлал гэсэн бас Монгол зүйл боломжийн салбар юм уу гэж бодлоо.